Улсын хурлын сонгуулийн 6 дугаар тойрог Монгол Ардын намаас нэр дэвшигч Лувсан намсрын оюун эрдэнэ Оюун эрдэнэ би бол ер нь Монгол улсынхаа төлөө бас юм хийх зэтгэлтэй хүн гэж хардаг. Гол нь нүүрсний асуудал дээр бол оюун эрдэнэ нэлээд анхаарлаа хандуулсан. Эндээс бас нэлээдгүй орлого Монголд оруулж ирсэн. Агуу сайн гэж боддог шүү дээ. Ажлаа хийж байгаа нь их сайн л юм шиг шүү дээ. Зөндөл юм хийсэн одоо ард түмэн мэдж байгаа шүү дээ. Баахан зорилт дэвшүүлсэн. Хулгайтай тэмцэн, нүүрстэй тэмцэн, ногоо авсан энэ зөндөл юм байна даа. Зоригтой хийж юм маань хэрэг бол залуу хүн те. Тэрийг дэмжиж байгаа хан те. Би энэ хүнийг ажиллаа хийж чадж байгаа гэж харж байгаа. Тийм Монгол улсын одоо эдийн засгийн баг сүрлийг зогсоож хүн штэ гэж би хувьдаа тэгж бодож байна. Тийм удирдах чадвар сайтай Монгол улсыг бол авч явах зиндааны хүн л гэж би дотроо бодож явдаг да. Өгөөч нь ирсэн нөгөө нэг 3% зээл байсан шүү дээ. Тэрнээс би авч чадсан. Урд нь юусаа авч чаддгүй байсан шүү дээ. Тэр жижиг дунд юм чи бид нар мэддэхгүй явчихдаг байсан шүү дээ. Энэ бол одоо би тэгээд аваад тэрийг нь аваад төлөөд дуусчаад явж байгаа шүү дээ. Надад миний амьдрал нөлөөлсөн. Би танихгүй мэдэхгүй ч гэсэн тийм зөв юм хийж байгаа нэгээр л мэдчихэж байгаа шүү дээ. ерөнхий сайдаа багаар нь дэмжиж